Prague-тэй эдийн засгийн сургууль санхүү яамаа мэргэжлээс суралцдаг. Жилийн програмтай илүү шахсан одоо ингээд 3 дахь үзээ авдаг нэг семестр татаад жишээ нь 78 хичээл үзэх надад энгийн үзэх болсон. Тэгээд санхуд Монгол санхуус очижсэн та харьцуулахад мэдээж үнэ төлбөргүй гэдэг нэг илүү давуу талтай асуудал. Хамгийн гой санагцаар надад сурах орчин илүү гоё. Тэгээд сургуулийн материалууд нас илүү хүртээмжтэй. Багш нар нь бас илүү мэргэжлийн талаас илүү хэмжих боловсрол санагцсан. Тэгээд дээрэс нь илүү өрсөлдөөнтэй бас бэрээд авч чаддаг нэг сургууль хэмжүүлдэг. Дээрэс нь чөлөө цагаараа намын сан ч юм уу тэгээд нэг оюутнуудад зориулсан үйл ажиллагаанд их зохион байгуулалт юм санагцсан. Тэгээд мэргэжлийн талаас нь одоо факультет талаас нь зохион байгуулалт аюул юм байдаг. Тэгээд уулзалтууд, воркшопууд тэгээд ажлын боломжууд ч юм уу нэгдүгээр курс аюултай хүртэл ямар нэг дадлага хийгээд тэрүүгээр шууд мэргэжлэрээ ажиллаад яваад тэгээд нэг 3 жилийн баг туршлагаа өргөжлүүлээд багчтай яваад багчтай санагцсан. Ялангуяа нэг чип биш гэсэн янз бүрийн адад компаниуд аюул хийдэг. Цуан хэлбэрт бол хамаагүй одоо нэг сайт хамаагүй тэгээд шууд тэндээ татгчуулаа явчихдаг. Тэгээд одоо 20 цаг байхад хангалттай гэж үздэг бид нар. Тэгэхээр хичээл бол ерөөсөө хэрвээ хуваараа зөв болж тамал 7-3 өдөр хичээлдээ явдаг. Би бол баг 2 өдөр явдаг. Тэгээд цаанаа намайг засч хэрэглэдэг 18 настай Чех улсад ирээд 5 сар болох чинь 1 сарын 16-нд анх хэлний бэлтгэлээр ирсэн. Анх яагаад Чех улсыг сонгосон бэ гэвэл одоо Чех улсад чех хэлээр сонгоод чех хэлээр суралцах юм бол одоо үнэгүй гэдгийг сонсоод зүгээр санагдаад тэгээд сонгож ирсэн. Тэгээд бас нэг тал нь болохоор орос хэлтэй бол бас чех хэлийг хурдан сурах боломжтой. Тийм учраас би чех хэлийг сураад тэгээд цаашдаа их сургуультаа үнэгүй сурах боломж байгаа юм байна гэж бодоод ирсэн. Хамгийн анх ирэхэд бол маш өөр орчин, маш өөр амьсгал навагдаж авсаад Монголоос маш төсөөр ирэхэд бол анх Ешүүдөө өгчөөд их сургуульд орчоод тэгээд дараа нь арай өөр одоо бие даагаад өөр гадаад сургая гэсэн бодлоо зориод би 1 жилийн чөлөө авах оролдоод үнсэн. Тэгээд судалж аваад Чех улс бол хамгийн тохиромжтой санагцсан. Нийгэм өртөг багтай Монголоос илүү. Тэгээд дээрээс нь оюутнуудад маш их боломж өгдөг. Жишээлбэл одоо энэ чех хэлээ сонгон суралцвал одоо үнэгүй суралцахаас ахуулаад маш их боломж байгаа. Хоёрдугаарт ажил хийнгээ бас суралцж болно. Маш их одоо Чех улсад ажил хөдлийн түвшин маш бага. Дээрээс нь суралцсангаа өөрийнхөө одоо бусад хэрэглээний мөнгө олонгоо үнэгүй суралцаж үнэгүй боловсрол хийх юм шиг тийм давуу талуудтай энэнд маш их таалагдсан. Тэгээд одоо 10 жилээ төгсөж байгаа бол одоо аль улсад яаж суралцах мэдэх байгаа хүмүүс бас Чех улсад сонирхоод үзээрэй. Маш их боломж байгаа. Баярлалаа. Намайг Омон гэдэг. Би 23 настай. Болгар улсын Пловдив хотод сурдаг. Одоо Чех улсын Праг хотод Erasmus-ын хөтөлбөрөөр ирж суралцж байна. Би Болгар улсад засгийн хажууд тэтгэлгээр суралцдаг. 3 жилийн өмнө тэтгэлгийн мэдээллийг хөдөөж сургуулийн вебсайтнаас олж үзээд тэгээд хаврын тэгээд намар нь хариугаа аваад тэгээд Болгар улсад ирчихсэн. Одоо би Праг хотод Erasmus-ын хөтөлбөрөөр ирж суралцж байгаа. Яагаад Чех улсын Праг хотыг сонгосон бэ гэхээр хамгийн нэгдүгээр газар зүйн байрлал надад хамгийн таалагдсан.
Герман, Австри, Словак, Польш гэдэг бусад орнуудтай маш ойрхон хэдхэн цаг яваад хүрэх боломжтой. Тэгээд хоёрдугаар болохоор бусад Европын албаны Шенгений орнуудыг бодох юм бол өртөг арай багтай гэж бодоод ирсэн байна. Энэ хугацаанд зөндөө олон оюутнуудтай найз олж нөхөрлсөн. Тэгээд энэ хугацаанд би Прагийг сурахад бас амьдрахад маш тохиромжтой хот гэж одоо харж байна. Та бүхний бас энэ ирж суралцаасаа гэж хүсэж байна. Баярлалаа.